Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, улсын бүртгэлийн ерөнхий газар. Хуулийн этгээдийн эцсийн тогтооход анхаарах асуудал мэдээллийг улсын бүртгэл бүртгэхэд нэгдсэн ойлголт өгөх мөн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ээлж сургалтыг зохион байгууллаа. Сургалтад улсын бүртгэлийн ерөнхий газрын тамгын газар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, нийслэлийн Баянзүрх, хан уул, Чингэлтэй дөрвөх улсын бүртгэлийн хэлтсийн, хуулийн этгээдийн улсын бүртгэгч нар танхимаар хамрагдаж, нийслэлийн Багнуур дөрвөх улсын бүртгэлийн хэлтсийн, хуулийн этгээдийн улсын бүртгэгч болон 21 аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн, хуулийн этгээдийн улсын бүртгэгч нар захимаар холбогдсон оролцлоо. Сургалтын гол зорилго маань, ач холбогдол маань эцсийн эмнэлэгчийн мэдээллийг бид нар хэрхэн тогтоож бүртгэх вэ гэдэг дээр улсын бүртгэлийн бүх албан хаагч нар маань үндсэн нэг мэдээлэлтэй болох. За тэгээд иргэд хуулийн этгээдэд мэдээллийг зөв хүргэх ийм асуудлыг гол чухалчиж ач холбогдлоо олгож энэ сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. За эргэн хуулийн этгээд маань хэрвээ эцсийн эмнэлэгчийн мэдээллээ бүртгүүлж амжаагүй байвал нөхөн бүртгэлэхээр бид нар хандвал за улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан маягт ОБ12 маягтыг манай бүртгэл цэгийн сайтаас татаж аваад үнэн зөв мэдүүлээд за эрх бүхий этгээдийн гарын үсэгтээ тухайн хуулийн этгээдийн тэмдэг тамгаар баталгаажуулан ингээ улсын бүртгэл бүртгүүлж байгаа. За мөн шинээр үүсгэн байгуулагдж байгаа хуулийн этгээдүүд маань бүгд одоо мөн 12 маягтын дагуу хуулийн этгээд эцсийн эмнэлэгчөө бүртгүүлж байгаа. За бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд эцсийн эмнэлэгчийн мэдээллийг хэрвээ бүртгүүлсэн хэдий ч өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 15 хоногийн дотор мөн бүртгүүлэх ёстой гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Нэг бүртгүүлээд ингээ орхичих биш. Өөрчлөлт болгоныг ажлын 15 хоногт бүртгүүлээгүй тохиолдолд бас зөрчлийн хуулиар одоо 500 мянган төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авагдах ийм зохицуулалт байгаа гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За энэ ажлын хүрээнд бид нэр санхүүгийн мэдээ Монгол банкны санхүүгийн мэдээллийн албанаас ингээ сургалт авч улсын бүртгэлийн байгууллагын нийт албан хаагчид дүүрэг, аймаг, орон нутаг дахь улсын бүртгэгчийн нартай нэгдсэн ойлголт өгж энэ ажлыг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулж байгаараа энэ сургалтын ач холбогдол нь болж байгаамаа. Татвар ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9-р зүйлд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 3-р сарын 22-ны өдөр баталсантай холбогдуулан 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн эмнэлэгчийн мэдээллийг 2021 оны 1-р сарын 1-ний өдөр багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас холбогдох ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн сургалт юм. Монгол банкны дэргэдэг санхүүгийн мэдээллийн албаны зүгээс улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагч нартай зориулаад хуулийн этгээдийн эцсийн өмчлөлийн тухай ойлголт болон хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн тухай мэдээллийг хэрхэн бүртгэх, түүнийг бүртгэхэд анхаарах асуудлуудын талаар өнөөдрийн сургалтыг орлоо. За сургалтыг болохоор мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэлтэд тэмцэх олон улсын шаардлага, стандарт болон Монгол улсын хувьд авч хэрэгжүүлж байгаа хууль эрх зүйн орчин тогтолцоонд эцсийн өмчлөгчийг юу гэж тодорхойлсон, түүнийг хэрхэн бүртгэх арга механизмуудын талаар бас дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн дээрээс нь эцсийн өмчлөгчтэй холбоотой асуудлаар олон улсын хэмжээнд ямар шилдэг туршлагуудыг авч хэрэгжүүлж байгаа талаар албан хаагч нарт сургалтыг өнөөдөр орлоо. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар хамтын ажиллагаа сургалтын хэлтсийн хамтран зохион байгуулсан уг сургалт хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.